Өнгөрч байгаа 7 хоног улсын хурлын даргын хувьд ч улсын хурлын чуулганы хуралдааны хувьд өндөр ачаалттай 7 хоног болж өнгөрч байна. За өнгөрсөн 7 хоногт улсын хурлын ямар үйл ажиллагаа ямар хуулиудтай хэлэлцэв, ямар асуудлууд шийдэв гэдэг талаар бас уламжлал олгож та бүхэнд бас мэдээлэл хүргэж бай гэж одоо шийдсэн байгаа. За орой минь чуулган дууслаа. За бус юм да зэгсэлж ирээ. Өнгөрсөн 7 хоногийн ихээр хамгийн анхны уулзалтаа бизнес эрхлэгчтэй сонсох уулзалт хийсэн Монголын үндэсний худалдаа ажуулалтын танхимд. Зам улсын хурлд хэлж байгаа татварын хуулиудаас манай бизнес эрхлэгч, татвар төлөгчд маань ямархуу байр суурьтыг сонсох гэж өнгөрсөн бизнес эрхлэгчтэй уулзсан. Эдийн засгийн орчин, бизнесийн орчин одоо маш их муудаж байна. Энд одоо төр засаг анхаарахгүй бол татвараа төлж чадхаа байх нь болох нь шүү. Ажлын байр бий болгож чадахгүй нь шүү. Ажилгүйчүүдийг нэмэгдэх нь шүү гэдэг одоо асуудал ирсэн. Хувийн хөгжлийн үйл ажиллагаанд одоо үүсэж байгаа хүндрэлтэй нөхцөл байдал, тулгамдж байгаа асуудлуудаас ирсэн. Эдийн засгийн эрхчлөөний хуулийг хурдан батлыг, хөрөнгө оруулалтын хуулиа бус туйлтайгаа нийцүүлэх, төрийн оролцоог, төрийн эмч компаниуд одоо бизнест оролцож оролцоог бас багасгах талтай тодорхой саналуудаа хэлж байжсэн. Энэ тал дээр бас илүү бас онцгой анхаарч улсын их хурл бодлогын чиглэлээр гаргаж ажиллана. За дараагийн уулзалт бол Европын холбооны гишүүн орнуудаас Монгол улс авсан элчин сайд нар хүлээж авч уулзсан. Европын холбооны улсад одоо манай улсын 65 мянга одоо орчим иргэн сурч ажиллаж амьдарч байна. Энэ одоо сурч ажиллаж амьдарч байгаа иргэдийн бизнес хийх болон одоо визийн одоо нөхцөлийг хөнгөвчлөх замун одоо бас энэ Европын улс орнууд илүү бага зардлаар илүү хурдан шуурхаа нислэгийн одоо чиглэл давтамжийг нэмэгдүүлэх, хоёр талын одоо худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол улс бол Европын холбооны улстай хийж байгаа одоо худалдаанд нэлээд том алдагдaltaй явдаг. Европын холбоо Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ямар ч татваргүй нийлүүлэх юм хэлэлцээртэй мөртлөө энэ хэлэлцээр бодит байдлаар амжилттай хэрэгжихгүй багтах. Тэгвэл одоо энэ хэлэлцээр бас амжилттай хэрэгжүүлэх тал дээр бодлогын томоохон одоо шийдэл гаргая гэдэг асуудал дээрс анхаарч ажиллахаар болсон. За мөн парламент хоорондоо хамтын ажиллагаа бэхжүүлэх чиглэлээр саналаа солилцсон. Европ парламент, Монголын парламентын бас зөвлөлт 18 дугаар уулзалтаас өнгөрсөн л Монгол улсад болж төрийн ордонд болж энэгээр одоо хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг улам одоо хөгжүүлэх, улам үйл ажиллагааг сайжруулах энэ асуудлуудыг бас бид өнгөрсөн 7 хоногт бас шийдсэн гэдгийг бас хэлье. Мөн одоо бас Монголын одоо банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнтэй уулзсан. Энэ аппликейшны зээлийн хүү болон банк бус санхүүгийн байгууллага хадгалан зээлийн оршуудын зээлийн хүүг одоо хэрхэн яаж бууруулах вэ? Ингээхийн тулд өнөөдөр бас банк бус санхүүгийн байгууллагуудын одоо эрхцэн орчныг хэрхэн яаж сайжруулж зээлийн өндөр хүү бууруулж арилжааны банкны түвшинд ойртуулах гэдэг тал дээр тодорхой шийдлээ гаргаад ирээчээ бас их хурл дэмжиж хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөө гэдэг дээр одоо бас тодорхой саналуудаа их ярилцлаа. Үүнийг одоо бас ер нь яралтай их хурлаар хэлэлцэхээр бид бас шийдэж байгаа. Парламент их хурл одоо иргэн хоёрын хооронд холбож байгаа гүүр нь болж байгаа парламентын сэтгүүлч хэвлэл мэдээллүүдийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын бас мэдлэг чадварыг дээшлүүлэх асуудал маш чухал байна. Тийм учраас одоо иргэд парламент хоёрыг холбодог энэ гүүр болж энэ сэтгүүлчдийнхаа мэдлэг ур чадварыг дээшлэх зорилгоор хоёр өдрийн сургалтыг хийсэн. Гишүүдээсээ сургалт аваад улсын хурлын хамгийн газрын холбогдоход албан тушаалын сургалт аваад парламент судалдаг судлаачдаас одоо багш нараас сургалт авсан маш өр өгөөжтэй боллоо. Анх удаага юм удаас өргөн хүрээтэй маш үр дүнтэй сургалт боллоо. Бодиттой мэдээллийг агуулга талаас нь хэлбэр талаас нь ач холбогдол талаас нь харуулах ингэж одоо бас парламентын үйл ажиллагаа илүү одоо иргэдэд хүртээмжтэй болгох боломж бий болоход бас тодорхой одоо үр дүнтэй шийдэл болсон гэж бодож байгаа. За өнгөрсөн 7 хоног төсвийн байнгаар бол эдийн засгийн байгууллага хамтарсан хуралдаанаараа Монгол Улсын хөгжлийн жилийн 27 оны төлөвлөгөө төсвийн хүрээний мэдээллийг хэлэлцсэн. За хүний хөгжлийн бодлогын байнгын хороогоор бид нэр хүүхдэд зориулсан их хүүхдийн одонгийн хууль, замун одоо сургуулийн хүүхдүүдийн өдийн хоолны хүртээмжийг нэмэгдүүлэх хуулиуд зэрэг хуулиудыг хэлэлцсэн. Хууль зүйн байнгаар, төрийн байгуулалтын байнгаар, төсвийн байнгаараа байгаль орчин хүн сүт аж ахуйн байнгаараа хуралдсан. За мөн одоо бас бусад дэд хороод бол ажлын хэсгүүд хуралдаан болсон. За улсын их хурлын гишүүдээс засгийн газраас олон одоо хуулиудыг их хурлаас өргөн мэдүүлсэн байгаа. За энэ олон одоо өргөн мэдүүлсэн хуулиудаас онцолж ярих юм бол засгийн газрын өргөн мэдүүлсэн одоо ашигт малтбарын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт. Энэгээр одоо байгалийн баялагын өгөөжийн одоо дийлэнхийг Монголын ард түмэн хүртдэг байх, байгаль орчин иргэдийн амнаас эрүүл мэндэд байгалийн баялаг ашиглагтай юм нөлөөлөхгүй байх. Энэ хуулиар хөндсөн байна лээ. Миний хувьд одоо бол
байгалийн баялагын өгөөж нь Монголын ард түмэнд ноогддог бах энэ л илүү анхаарч ажиллана. За үндэсний их баяр наадмын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг одоо эх 7 хоногт улсын их хурлаар хилцсэн 2 ч гишүүн өргөн барьсан байгаа. Манай сайн зориг нарын гишүүд одоо болцлоо хангачаад цолоо авчаад асуудлыг шийдэх Монгол улс байгасан 820 жилийн ойд тохиож байгаатай холбоотойгоор бас 1024 бүх бас Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар барилдуулж болох ийм одоо суулиудыг санаач өргөн барьсан байгаа. За Амгаланбаатар нарын гишүүд бол бас урд нь өргөн барьцсан эх 7 хоногс бас хэлэлцэн үндэсний их баяр наадмын хууль нэмэлт өөрчлөлт хуулийн төслийг эх 7 хэлэлцэнэ. За улсын их хурлын гишүүд одоо сайн зориг нарын одоо гишүүд орон сууцны залиланг одоо хязгаарлах зогсоох дахиж одоо гарахгүй байх одоо иргэд үнэхээр одоо хямд үнэтэй орон сууц аавна гэдээ маш их хэмжээр залилуулж хөрөнгө мөнгөөр хохирч байгаа. Үүнийг одоо зохицуулах тухай хуулийн төслийг бас өргөн бэлдүүлсэн. За улсын их хурлын гишүүд одон тооёо нарын гишүүд хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн төслөөр мэдүүлсэн. Өнгөрсөн 7 хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцсэн хуулиудаас бас голлоод яривал татварын хуультай холбоотой засгийн газрын татварын хууль, за их хурлын гишүүдийн бас татварын хуулиудаас хэлэлцсэн. Энэ дундаас онцлог хуулийг ярих юм бол Баярмаа нарын гишүүдийн санаалсан хувь хүний орлого албант нэг хөв болгох. Жилийн хэдэн зуун саяас хэдэн тэрбумын орлоготой хүмүүс түүнээс 10% татвар төлдөг, 20% татвар төлдөг байсан бол бүгдээрээ нэг хөв болж байгаа нь шудраг усаа. Бага орлого олж байгаа иргэд нь бага төлдөг, их орлого олж байгаа иргэд нь их төлдөг. Ийм л зарчим байх хэрэгтэй. Энэ үүднээс улсын их хурлд хэлэлцэхдээ нэг нөхцөлтэйгээр энэ хуулийг хэлэлцгийг дэмжсэн. Засгийн газар өргөн барьсан их олж байгаа иргэдээс нь их татвар авах, бага олж байгаа иргэдээс нь бага татвар авах. Ийм одоо татварын шатлсан тогтцолтойг нэвтрүүлэх нөхцөлтэйгээр Баярмаа нарын гишүүдийн хуулийг дэмжсэн. Бага орлоготой иргэдэд үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа иргэдэд илүү одоо татварын хөнгөлөх байдлаар засгийн газар улсын их хурл дэмжлэг үзүүлэх ёстой. Дараагийн хууль замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах. Тэгвэл энэ хуулиар бид нэр 18 нас хүрээгүй хүүхдүүдийг сурон, скутер унахыг хориглож байгаа. 18 наснаас дээш иргэдэд сурон, скутерийг тодорхой нөхцөлтөөр хуулийн шаардлага хангуулж унах. Ийм одоо зохицуултыг оруулж иж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бас улсын хурлын нэг шийдсэн нэг том чухал асуудал бол Оросын холбооны улстай байгуулсан агарын хөлгийн одоо төлшийг хэлэлцээр байгаа. Тийсний үн хямд байх хэвээр, онгоцны тийсний үн хямд байхын гол үндсэн одоо бас нөхцөл нь бол энэ онгоцны шатхуун, онгоцны төлшний асуудал гэж байна. Тийм болохоор онгоцны төлшийг дэлхийн зах зээл дээрээс байнга хямд үнээр тогтвортой нийлүүлэх хэлэлцээрийг Монгол улсын их хурл өнгөрсөн 7 хоногт бас хоёрхан баталж эзлэн батллаа. Тийм болохоор цаашдаа онгоцны төлш хямд үнэтэй тасралтгүй нийлүүлэх боломж бүрдсэн. 2027 оны төсвийн хүрээний мэдээллийг улсын их хурлаас энэ 7 хоногт эцэслэж батллаа. Өөрөөр хэлэх юм бол эх жилийн төсвийн орлого ямар хөө ах вэ, төсвийн зардал ямар хөө ах вэ, төсвийн алдагдал ямар хөө ах вэ, Монгол улсын эдийн засгийн өсөлтийг ард иргэдийн амьдралд яаж наалдуулах гэдэг асуудал яригдж байгаа. Энэ хүрээнд төсвийн хүрээний мэдээллийг бас эцэлж батлах явцад бага орлоготой иргэдэд дэмжсэн бодлого, тэтгэврийн ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх бодлого, энэ яа харахгүй нийгмийн зорилт бүлэг болсон иргэдэд илүү одоос дэмжиж тэтгэх бодлогыг эх оны төсөвтөр оруулж ирээрэй гэдэг чиглэлийг засгийн газар төгссөн. За мөн одоо улсын их хурлын тухай болон улсын их хурлын чуулганы хуралдаанд дэгийн тухай хуулинд өөрчлөлт орох хуулиудыг хэлэлцсэн. Манай инх төвшин гишүүний санаачилсан хууль бол улсын их хурлын гишүүдийн эрс санал өгч байгаа байдал эрцэндээ орчиж санал хураалтанд ордоггүй, алга болчдөг. Тэгээд энэ нь болохоор ажлаа хийж байгаа юм харагддаг. Энийг ил болгоё. Ямар асуудал төр яагаад дэмжээгүй, яагаад дэмжсэн, ямар одоо ашиг сонирхол цаанд байсан гэдгийг ил тодны мэдээлэл болох хууль инх төвшин гишүүн санаачилсан. Баасан жаргал гишүүний санаачилсан ашиг сонирхлын зөрчил. Их хурлын гишүүд тийм хамаарал бүхий итгээд янз янзын байдлаараа өөртөө ашиг сонирхол бүхий тийм зөрчилтэй хуулиудыг их хурлаас санаачлах, батлуулах, ашиг сонирхлын зөрчилд орохгүй бах, өрдсөн сэргийлэх арга хэмжээг авах ийм хуулийг санаачилсан маш чухал хууль. Дэмжээгүй саналыг дэмжиж гэдэг байдлаар үндсэндээ идэвхтэй бос үйлдэлээр хуулийн төслүүдийг унгаах, за мөн бас үндсэн хууль зөрчих, одоо урд өмнө бас давтагдчихсан алдааг давтахгүй бах хуулийг одоо Бадамсрын нарын гишүүд санаачилсан. Энийг бас хэлэлцлээ. Их хурлын дотоод үйл ажиллагааг сайжруулах энэ хуулиуд өнгөрсөн давс хэлэлцээ. Улсын их хурл нь 126 гишүүнтэй анхны парламент 126 гишүүний 81 гишүүн шинэ байгаа. Энэ шинэ гишүүд маань үнэхээр одоо бас парламент маань илүү одоо бас ажил хэрэгч байгаасаа гэдэг үднээс маш одоо чухал санаачлагууд гаргаж байна. Чухал хуулийн төсөл санаачилж байна. Энэ дотор ялангуяа одоо саяны хэлсэн улсын их хурлынхаа үйл ажиллагааг сайжруулах, асуудлыг шийддэг бах энэ хуулиудыг санаачилж байна. Эдгээр одоо хуулиудыг хэлэлцүүлээд үүний үр дүн бол улсын их хурлын үйл ажиллагаа сайжирна, парламентын нэр хүнд нэмэгдэнэ, ардчилсан парламентаа итгэх бас олон нийтийн итгэл, дэмжлэг нэмэгдэнэ гэж харж байгаа. Тийм болохоор дэмжиж ажиллана.
Улсын их хурлын болон улсын их хурлын даргын хувьдаас хийж хэрэгжүүлсэн ажлынхаа товч одоо мэдээллийг иргэд олон нийт таа хүндэ хүргэхэд юм байна. Аль болох энэ парламентаа ил тод нээлттэй иргэдийн оролцоотой парламент болгох баталж байгаа хуулиудын ач холбогдол үр өгөөж яагаад иргэдэд тайлбарлаж таниулдаг байх. Үүн дээрээ тулгуурлаад та бүхнийхээ санал бодлыг авдаг байх. Ингэж одоо сайн парламент болохын зорилт тавьж ажиллаж байгаа. Илүү одоо эрх холбоотой санал бодлоос бидэнд илэрхийлж хамтарч ажиллахыг та бүхнээс хүсье.